За би одоо ингээд дахны хаан байрнаас ингээд гараа явж ийн. Тэгээд одоо болохоор манай аав хараад байсан учраас би ингээд бас ингээд хажуугаар танихгүй хүмүүс яваад байсан учраас ингээд доошо уцаа ингээд доошо бариад битсэн байгаа. За тэгээд энэ одоо битсээсээ нэлийн л удаа үргэлжлэн би тэгээд дарханд ирсэн байгаа. Тэгээд одоо бас удахгүй өнөөдөр болохоор би дархан Эрдэнэт хоёрын нийт влогийг бацчихъя гэж бодсон. Тэгээд ариу жүмүжинтэй явжсэн болохоор тэгэл цаад орчин бас жоохон юм яриад тэгээд ясан тэгээд юм ярьсан. Тэгээд гадаа болохоор нэлийн хүүтэн байсан. Тэгээд бид болохоор машинаар уулын явчих болно л доо. Гэтэ би энэ өдөр угаасаа алхмаар байсан учраас алхахыг гэж шийдээд тэгээд аавдаа хэлсэн чинь за тэгвэл хэдүүлээ гоё тахны агаар амсгалангаа цуг алхацгаая гэдгсэн. Тэгээд би алхасан. Алхахдаа би болохоор юу яасан заяа. Амар бурууцсан зүйл маань гэх юм бол малгай өмсч гараагүй, оролт өмсөөгүй. Тэгсэн чи ингээд тэг би бэлгийн өмсчөд бичдэг. За тэгээ би бэлгийн өмсөд бичсэн. Тэг бичгтээ бол би нилээ бас юм болсон. Яа тэгэхээр би ингээд бэлгийн өмссөн учраас ингээд нөгөө дарж болохгүй. Тэгсэн чинь би ингээд дарж болохгүй болохоор хамраараа дараад тэр авийн хүмүүс бол намайг одоо баг юу вэ гэж бодсон байх заяа. Тэгээд би ингээд нөгөө камера урагшаага харж бариагүй нэг нөгөө хоошоо харж барьсан чигээрээ бичсэн байсан. Яас тэгээд тэр урд манай аав дүү хоёр явж байна. Тэгээд бас дархан ер нь бол Эрдэнэтийг бодвол нэлийн хүүтэн санагдсан заяа. За тэгээд тэнд болохоор нэг сургууль байна. Тэгээд би болохоор одоо бас дарханд гэдэг нэг хамаатныхаа ахын газар руу явах гэж байгаа байхгүй юу? Ахын гэр рүү явах гэж байгаа. Тэгээд энэ хойно Ари намайг би өөрийгөө харуулсан. Тэгээд яг эндээс л харахад бол би гараад удаагүй байхад миний ингээ нүүр улаацсан байгаа зү. Тийм. Тэгээ би ер нь бол өнөөдөр баг 2 удаа бичлэг бичсэн. Тэгээд тэр 2 бичлэг хоёулаа бүтээл гүйцсэн учраас би тэр бичлэгийг хизээч оруулахгүй заяа. Бүр хизээч YouTube дээр оруулахгүй. Тэгээд бас ингээд анхны влог болоод ч тэрүү анхных болоод ч тэрүү ингээд бас өөрөөхөө бас ингээд хийсэн одоо ингээд зүйлүүдийг юусоо бас ингээд мэдэрдэггүй юм шиг надад санагдсан. Тэгээ би энэ влогийг оруулахаасаа өмнө хуучин хаягтай байсан. Тэгээ тэр хаяг маань болохоор нэлийн явсан. Тэгээд энэ ингээд моднуудын та нар хардаа яг ингээд юу шиг байгаа зү. Порородр гадаг моднууд шиг байгаа зү. Тэгээд би ингээд бэлгийн өмссөн байгаа учраас ингээд байлж явах хатаа амир хэцүү дээ. Бас нэг хөөрлөгөө харуулж битсэн юм бол надад байгаагүй. Тэгээд энэ модыг хардаа би ингээд модоо харуулах гал хөрхмө чаас битсэн юм шиг байгаа юм заяа. Тэгээд тэнд болохоор манай ахын байр харагдаж байна. Тэгээд одоо болохоор би тэгэд ахих руугаа алхаал явж байна. Тэгээд үнэхээр бас гоё байна. Ер нь бол Эрдэнэт дархан хоёрын влогийг хамтдаа базаагаад оруулчих гэсэн боловч бас зарим үед мэдээж нөгөө хүмүүс ч бас тэгэж чадахгүй шүү дээ. Тэгээ би бас энэ влогийг болохоор дархан Эрдэнэт хоёрыг цуг оруулах уу, аль эсвэл зөвхөн дарханыхыг оруулах уу, аль эсвэл тэгээ нөгөө нэг тэгээр парт, 2 дугаар парт гэж оруулах уу гэж бас зөндөө бодсон. Тэгээ би удахгүй баг шинэ камертай болчоод баг дахин бичлэг бичих байх гэж би болж байгаа. Ягаад гэхээр одоо уцаараа бичлэг бичээд байхаар миний нэг утасны камер юу байдаг вэ? Дуун сонсогддоггүй. Тэгээ би та бүх бичлэгийг би voice-аар оруулах хэрэгтэй болдог. Тэгээ зарим үед бас аав хоёр хуудсыг аваад тэгээд өөрийнхөө дуутай юугаар явждаг байгаа. Тэгэд би бүр ингээд амар даарсан байгаа. Энэ зай бүр ингээд
хацар мацар улаацсан бүр ингээд амир. Ер нь бол Улаанбаатарыг бодвол дархан бүр хамаагүй хүүтэн санагдсан зайнаад амар хүүтэн санагдсан дархан. Би бүр дархан дэвж явахтай амар юм болсон. Тэгээд ингээ аавч хоёроо юм уу гэдэг учраас ер нь бол нэлээд хэцүү. Тэгээд ер нь бол бас зарим үед бас би нөгөө хүний хажууд байгаа болоод ч тэр нөгөө олон нийтийн газар би бичлэгээ бичиж байгаа. Тэгээд бас өөрлөгөө харуулаад бичээд яваад чадахгүй. Тэгээд би бас дундаас нь болсон яг тэгэхээр нэг 2 ах яг хойно яваад байсан байхгүй юу. Тэгээд би бас хүмүүст бэлгэлмэтгийг сонь үзүүлээд яахад дээ гэж бодоод болсон зарим тал хэсэгт нь. Тэгээд ер нь бол би тэр ахынд очоод нэг ч бичлэг бичээгүйгээ би таад одоо үнэнчээр шударгаар би яг хэлчихье заяа. Өдөө тэр ахынд очоод би бүр нэг ч бичлэг оруулаагүй за. Үнэхээр тэнэг. Тэр бүр нэг ч бичлэг оруулаагүй тэр ахынд очиж бичлэг аваачгүй бүр. Тэгээд би ингээ байсгээ камера өөрийнхөө бэлгээр дараад байсан. Одоо ингээд хүмүүсийн нийтлэг ашигладаг. Одоо ингээд за тэгээд ер нь тэгээл өөрч бараг ярих сонин сайхангүй. Байхгүй юм болж ин дөө. Тэгээд одоо хийэрэ боссон байна. За сайн байцгаана уу? Ани байна. Тэгээ би болохоор энэ влогийг оруулахдаа ерөөсөө эхлүүлээгүй бас төгсгөөгүй байсан. Тэгээд одоо ингээ нийтэд базаагаад ингээ оруулчих. Тэгээ миний бичлэгийг үзсэн та бүгдтэй баярлалаа. Тэгээд би ер нь бол одооноос жоохон нэрээ сэлье гэж бодсон. Ани байхаа болоод ануухан байхаа болсон. Ани байхаа болоод ануухан болёо гэж шийдсэн байгаа. Тэгээд та бүгд маань миний бичлэгийг хүлээн аваад таалан саярхаж үзээрэй.